Өнөөдрийн дугаараар Tokyo application хамтран ажиллаж байна. Хэрвээ чи 8-аас 12 дугаар ангийн сурагч бол яг одоо гоё мэдээ хэлж өгье. Mindrash ангаараа нэг баг болж оролцох ба хичээл дээр өдөр бүр багаараа 5 асуултанд хариулж оноогоороо оролдсон супер шагналын эзэн болох боломжтой. Супер шагналт нь Instax, skateboard, чихвч гээд 10 гаруй төрлийн бэлэг байгаа ба ангийн хүүхд бүр эдгээр бэлгнээ сонгоод авна гэж боддоо. Харин эхний үеийн 4 сарын 28-нд эхлэх болохоор яг одоо ангиа бүртгүүлээрэ. Ангаараа хариул, өрсөлд хож. За юу цаанда манайхаа өмнөх удаагийн бичлэгээр бид бүхэн Монгол улсад маань болж байсан 10 учир битүүлэг хэргийн талаар дурдсан байлээ. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр дахин өөр учир нүүл болдох 10 хэргийн мөрөөр аялцгаая. 1. Сайн ноён хан Намнан сүрэнгийн үхэл. Халахын Жалер Хундайжийн аж хүү Төмөн Хэний 14-р үе болох Сайн ноён хан Намнан сүрэн Монголын орчин үеийн төрж ёсны үндэс суурийг тавихад онцгой үүрэг гүйцэтгсэн түүхэн хүн юм. 1911 оны үндэсний хувьсгалд идэвхтэй оролцсон тэр бээр Богдхааны зарилгаар үе үйлрэн хан цол хүртэж ногоон, жууз, шар хүрм, улбар шар жолоо зэрэг дээд зэргийн бэлэг тэмдэгтүүдийг хүртжээ. Намнан сүрэн 1912 онд Монголын анхны засгийн газрын тэргүүн буюу бүгд ерөнхийлөн шийтгэхийн яамны тэргүүн сайдаар томилогдсон түүний улс төрийн намтар томоохон үйл явдал болсон билээ. Тэрээр 1912 оны Монгол Улсын гэрээ байгуулах ажилд оролцож 1913 онд Оросын хаан тусад томоохон айлчлал хийсэн байна. Энэхүү айлчлалаар тэр бээр 2 дугаар Никлай хаан болон Оросын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх хүчин чармайл гаргасан хэдий гадаадын бусад орнуудтай харилцаа тогтоох оролдлогод амжилттай болжээ. Намнан сүрэнгийн гол амжилтуудын нэг нь Монголын төрийн тогтолцоог шинжлэх санаачлага байв. Тэр бээр 1914 онд олон улсын парламентын жишгийг харгалзан улсын дээд доод турлуудыг байгуулж Ж-Цэвент улсын эрх хэмэх үндсэн хуулийн төслийг боловсруулахыг даалгаж. Энэ нь Монголын орчин үеийн төрийн тогтолцооны анхны алхмуудын нэг байсан юм. Намнан сүрэнгийн удирдсан засгийн газар нь дэвшилтэд олон ажлыг санаачилсан байна. Тухайлбал Намнан сүрэнгийн засгийн газрын үед иргэний сургууль байгуулах, Монгол улсын албан төвөгчиг, шин тойл, нийслэл хүрээний сонин бичиг хэмээх тогтмол хэвлэлүүдийг гаргах, телефон утас, бага уурын цахилгаан станц байгуулах, төмөр зам тавих зэрэг төслүүдийг эхлүүлж байж. Түүний удирдлага дор Монгол улс боловсрол, хэвлэл мэдээлэл, дэд үтс зэрэг олон салбарч шинжлэлийн алхмуудыг хийж эхэлсэн Монголын орчин үеийн хөгжлийн чухал үе шат болсон юм. 1915 оноос цэргийн яамны тэргүүн сайдаар хавсран ажиллаж байсан Сайн ноён хаан Намнан сүрэн 1919 оны хаврын ихэнх сард ердөө 41 наснда учир битүүлгээр нас урж. Түүх эрдэмтдийн судалгаагаар Намнан сүрэнгийн үхэл нь улс төрийн хуйлдааны улмаас хорлогдсон байх магадaltaй гэж үздэг. Зарим түүхч нарын дүгнэлтээр Шанзав, Бадамдорж болон түүний хүрээлэлд байсан хүмүүс энэхүү хуйлдаанд оролцсон байж болзошгүй бөгөөд Бог Дисний отож Сэрэнэн гардан гүйцэтгсэн гэх таамаглал байдаг. Намнан сүрэнгийн нас орсны дараахан Бадамдорж ерөнхий сайд болж удалгүй Хятадын цэргийн эрхтнүүдтэй хуйлдан Монголын автономит төрийг унгаас нь энэхүү хуйлдааны учир шалтгааныг тодорхой олгож байна. Сайн ноён хаан Намнан сүрэн бол Монголын тусгаар тогтнол, шинжлэлийн үйл хэрэг, өнөр богино амьдралаа зориулсан төрийн зүтгэлтэн байва. Түүний үлдээсэн өвн орчин үеийн Монгол улсын суурь болж өнөөгийн Монголын төрж ёсны үндэс болсон юм а. 2. Их эзэн Чингис хааны Хаспуу тамга. Монгол төрийн их Хаспуу тамга нь Чингис хааны үеэс эхлэн Монгол төрийн бүрэн эрхт байдал, хаадын эрх мэдлийн томьёол болж ирсэн нандин эрдэнэ юм. Түүхийн баримтуудаас харахад энэхүү тамга нь хүчрхэг улс төрийн бэлэгдэл төдийгүй түүхэн олон эргэлт шурганы гэрч болсон Монгол үндэстний үнд зүйл байсаар иржээ. Гэвч Хаспуу тамганы байршил болоод түүнтэй холбоотой эд үлгийн зүйлс нь одоо хүртэл олдоогүй байна. 1204 онд Чингис хаан 8-1 мөхөх явцдаа Таян хааны тамгын түшмэл байсан Татаа тунгааг олцжээ. Тиймээс 1206 онд эзэн Чингис хааныг эзэн хаан ширээн залхахад нь Цагаан хасын дээр шинхэн сэлсэн хааны тамгыг анхудаа олон нийтэд үзүүлсэн бөгөөд энэ үйл явдал нь Монгол төрийн албан ёсны бэлэгдлийн эхлэл болсон юм. Саган цэцний эрдэнийн товчид уг тамгын дүрслэлийг Хаспуу нэрт тамга уртуулжин ба өргөн нь 1 төв, ард нь яс мэлхий дээр 2 руу ороолдон ассан хэмээн дурсан байдаг. Тамгын түүхэн замлал нь ихэнх үедээ Чингис хааны удмаар дамжигдан ирсэн боловч 1368 онд Тогон төмөр хаан Хятадаас цугтан гарахдаа тамгыг авчирсныг түүний шүлэг гэрчилдэг билээ. Шүлгэн дурдсанаар эзэн хааны Хаспуу тамгыг ханцуулж гарав. Хамаг дайсны дотроос хатгалдан гарав хэмээн бичсэн байдаг. Гэвч уг үйл явдлаас хойш 300 гаруй жилийн турш тамгын сураг тасарсан бөгөөд 1388 онд Минтэ хийсэн тулдаанд Монголын Төгс төмөр хаан ялагдаж туул гол руу зүхтаах үедээ алагдсны дараа тамгын хувь заяа тодорхойгүй болж. Тиймээс Мин улс Арионоос тамгыг олж авахын тулд 1372 онд Монгол руу 3 чиглэлээр 15 түмэн цэрэг илгээхдээ тэдний өмнө улсын тамгыг хуу нарын гараас салгах хэмээх зорилго тавьсан байдаг. Ингэж явсаар их эзэн Чингис хааны Хаспуу тамга 17 дугаар зууны эхээр дахин гарч ирэв. Алтан өргөн өгсөн хааны Лэглэн хааны үед түүний мэдлэлт Хаспуу тамга байсан гэх баримт хэдийгээр байдаг боловч түүний нас орсны дараа 1635 онд ээжээ хонгор Манжин амбгаад тамгыг өгсөн гэх баримтууд байдаг. Манжин домогт мөн Хаспуу тамгын талаар Ён улсын үр хойч Лэглэн хааны гарт орсон Хаспуу тамгыг түүний сутай хатнаас авч дорн зүгт тэнгэрт өргөсөн хэмээн өгүүлдэг гэж. Гэвч түүхэн сурвалжуудаас үзэхэд Хаспуу тамга Манж улсад өгөгдсөн эсэх нь тодорхойгүй. Харин тэд өөрсдийн хуурамч тамгыг бүтээсэн байх магадaltaй байдаг гэнэ. Иймд олон судлаачид их эзэн Чингис хааны жинхэнэ Хаспуу тамга Монголын нутагт
үлдсэн байх боломжтой гэж үздэг. Хаспууд хамгатай холбоотой хамгийн сүүлчийн сэжүүр нь 18 дугаар зуунд Галдан бушигт хаантай холбогддог ба 20 дугаар зууны ихээр 8 дугаар богд тамгыг нэлээд хайсан гэх мэдээ байдаг. 20 дугаар зуунд ч Хаспууд хамганы эрэл зогсоогүй ба Оросын нэрт эрдэмтэн Николай Рерихээс эхлүүлээд олон судлаачид тамгыг Монголд ирэн хайж өжээ. Тэгсэн ч тамганы улмөр үл мэдэгдэх хэвээр л байна. Иймд Монгол төрийн бэлэгдэл болсон их эзэн Чингис хааны Хаспууд хамаг өнөө хүртэл Монголын түүхийн учир бүтүүлэг үйл явдлуудын нэг байсаар байна. 3. Хэлбэгдсэн лам нарын буш 1930-ад онд Монгол өрнсөн улс төрийн их хэлбэгдүүлэлт бол Монголын түүхийн хамгийн хар бараан үйл явдлуудын нэг үлээ. Тэгвэл энэхүү их хэлбэгдүүлэлтэнд хамгийн ихээр өртсөн хүмүүс бол сүм хийдийн лам нар юм. Статистик тоо баримтаас харахад 1924 онд 112,700 лам байсан бол 1936 он гэхэд 89,000 болж их хэлбэгдүүлэлтийн дараа буюу 1940-од онд ердөө 1147 лам үлдсэн. Лам нарын тоо хэр зэрэг эрс буурсныг харуулж байна. Монголын лам нарыг хавчих үйл явц 1921 оны ардын хувьсгалаас эхэлтэй бөгөөд коммунист үзэл сурталын нөлөөгөөр ардын хувьсгалыг өргөжүүлэхийн тулд ноёд ламнар зэрэг хуучны давхаргыг устгахыг эрмэлзэж байла. Үүнээс цаашлаад төр шашны эргийг тусгаарлах нэрийн дор лам нарын эрхийг хязгаарлаж сүм хийдээс нь авах татварыг өндөрсөн. 1925-аас 26 онд Баян Түмэн Намнангийн хүрээний лам нарын эсэргүүцлийг өдөөж улмаар 1932 оны эсэргүүний хөдөлгөөнд хүргэж байв. Дээрээс нь лам нарыг хавчих үйл хэрэгт зөвлөлт холбоот улсын нөлөө асар их байсан бөгөөд 1928 оноос зөвлөлт холбоот улсад социализмын төлөө тэмцэл гэсэн үрээг хэрэгжүүлж гисэн Монголд шууд нөлөөлжээ. Мөн тухайн цаг үед Коминтерн болон зөвлөлтийн удирдагч Сталин болон зөвлөлтийн зөвлөхүүд Монгол улсын засгийн газарт лам нарыг устгахыг удаа дараа тулган шаардаж тэднийг хувьсгалын эсэргүү хэмээн үзэж байв. Ингээд 1937 оноос 1939 оны хооронд лам нарыг хэлмэгдүүлэх ажиллагаа эрчээ авч лам нарын хэргийг шалгах байгууллага уг хугацаанд хуралдахдаа 50 гаруй удаа хуралдаж 25824 оныг хувьсгалын эсэргүү Японы тагнуул хэмээн ялсны 20474 гаруй хүнд буудан хорох ялыг оноож. Иймд их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1932 оноос 1956 оны хооронд улс төрийн хэрэгээр 31597 оныг шийтгснээс 21456 оныг цааталсан бөгөөд үүний 17612 нь лам нар байсан нь нийт хэлмэгцсдийн 55.7%-ийг эзэлдэг байна. Тухайн үед дотоод явдлын яамнаас лам нарыг цаазлахдаа янз бүрийн байр шил бөөнөр нь авчин буудан хороодог байсан ба хэлмэгдэж хороогдсон лам нарыг бөөнөр нь оршуулсан булшууд өнөөдрийн бидний үед хүртэл бөөнөр олцоор байдаг. Тэднээс зөвхөн Улаанбаатар хотын байршлуудыг дурдах юм бол Тасганы ува, Баян Ушуу уул ба Сонгон хайрхан уулын орчин ба Шар хадны эцэс зэрэг газруудаас лам нарыг бөөнөр нь хороож оршуулсан булш олдож байжээ. Гэвч дийлэх лам нарын булшийг одоо хүртэл олоогүй бөгөөд үлдсэн лам нарыг хаана хизээ хэрхэн хороосон талаарх мэдээлэл нийгэмд хомс байдаг. Тиймд өвөг дээдсийнхээ шарилыг хүндэж тэдгээр хороогдсон лам нарын булшийг олон хүн ёсоор оршуулах нь өнөөгийн бидний үеийн зүй ёсны хэрэг үлээ. Хэдий тийм боловч уг хэлмэгдсэн лам нарын булш нь одоо хүртэл учир бүтүүлэг хэвээр байсаар байна. 4. 17 чиглэг спиртийн хэрэг. Социалист системээс чөлөөт эдийн засаг шилжсэн эхний 10 жилд Монгол улс ба төр ба эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байлаа. Үүнийг бид ерөнхийдөө 90-ад оны цөөн цаг хэмээн нэрлэдэг. Тэгвэл 90-ад онд нийгмийг дөргиож хүн болгоныг шуугуулж исэн дөөлийн тэргүүдийн нэг нь 17 чиглэг спиртний хэрэг үлээ. Уг хэргийн эхлэл нь 1997 онд Монгол улсын хилээр нэвтэрсэн 17 чиглэг ариутгалын бодисоос эхэлжээ. Тухайн жил хилээр орж ирсэн уг ариутгалын бодисыг үнэн хэрэг дээрээ 340 тонн Royal Spirit байсан бөгөөд энэхүү мэдээлэл нийлүүлсны дараагаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөгдөж эхэлж 1990-ад оны өргөн хэвлэлийн бараа бүтээгдэхүүний хомслолын үед зах зээл дээр спиртээр найруулагдсан хуурамч архинууд олноор зарагддаг байсан ба үүнээс үүдэж хуурамч архинд хорцсон хүмүүс төвөмөл байдаг байв. Харин 1997 онд орж ирсэн уг 17 чиглэг спиртийг хэрэв жижиглэн борлуулалтанд оруулсан бол 1.3 сая шил архи үйлдвэрлэх боломжтой байжээ. Хэргийг анх шалгаж эхлэхэд тухайн цаг үедээ олонний танил байсан хэд хэдэн эрхмүүдийг хэрэгт холбогдохчоор шалгаж байв. Гэвч хэргийг мөрдөж игсний дараа буюу 1997 оны 10 дугаар сарын 5-ны шөнө уг 17 чиглэг спирттэй галт хэрэг уул мөргөө алга болж бичиг баримтыг нь ус хэмээн хуурамчаар мэдүүлсэн байна. Мөн Монгол телевизээс уг хэрэгтэй холбоотой баримт нотлохоо хуурцаг алга болсон байна. Эцэст нь хэргийг хаахтаа хэнчүүл мэдэгдэх хоёр залууд гэмт хэрэгт холбогдуулан шийтгэснээр өндөр албан тушаалтнууд бизнесийн томоохон эзэд энэхүү хэрэгт холбогдохоос ангид үлдсэн юм. Энэ хэрэг нь 1990-ад оны Монгол улсын шилжилтийн үеийн төр бизнесийн харилцааны бүтэц авилга хээл авахлын тогтолцоог тод харуулсан бөгөөд өнөө хүртэл олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа лээ. 5. Хүнсний 2 дугаар дэлгүүрийн Үүмэн. Өмнөх бичлэгээрээ бид 7 сарын 1-ний өдрийн олон нийтийн хамарсан Үүмэн самын талаар дурдсан билээ. Тэгвэл өнөөдрийн дугаарт тэрнээс арай өмнө буюу 1982 онд болсон хүнсний 2 дугаар дэлгүүрийн өмнө болсон Үүмэний талаар ярьж өгье. 1982 онд Улаанбаатар хотын хүнсний 2 дугаар дэлгүүрийн өмнөх талбайд болсон Үүмэн нь социалист Монголын түүхэнд цөөн тооны иргэдийн эсэргүүцлийн нэг болон тэмдэглэн үлджээ. Энэхүү үйл явдал нь тухайн үеийн цэргийн сахилга батыг чангах бодлогын удалмаас үүссэн зөрчил байв. Үүмэний үүсэл нь хөдөө орон нутгаас ирсэн цэргийг ах トゥ утэйгээ хамт явж байхад нь Улаанбаатар хотын комендантын эргүүд саатуулж олон хүний нүдэн дээр хэрцгийгээр зодсон явдлаас эхэллээ. Тухайн үед комендантын эргүүл нь цэргээс оргосон чөлөөний зөвшөөрлгүй цэргийн анги байрлалаа өргөсөн цэргүүдийг барьж журмуулах үүрэгтэй
шаардлага байсан бөгөөд энэхүү эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан олон нийтийн дургуутсалыг төрүүлжээ. Ийхүү үнээс үүдэж иргэд нь хэв журам сахиулагчдын хооронд маргаан ус сүүлдээ эсэргүүцэл болон хорив. Иргэдийн эсэргүүцэл нь эхлээд комендантын эргүүл чиглэж байсан ч удалгүй хурдтай дахиж орчин тойрныг эвдлэх эсэргүүцлийн ураа ашгарах байдалд хүргэсэн байна. Сүүлдээ иргэдийн эсэргүүцлийг намжаахаар ирсэн цагдаагийн албан хаагчид өөрсдөө дайралтад өртөж хувц хэрэгслийг нь урсан аж. Ингээд эсэргүүцэл даймжиж өмнө босон тул цагдаагийнхан бүх арга чаргаа ашиглан тараахаар олдож байсан боловч иргэдтэй ярилцахаар ирсэн цагдаагийн урандаг үг хэлүүлэхгүй хөөж машиныг нь онголтуулжээ. Цаашлаад иргэдийг даралтай ус ашиглан тараахаар олдовч ус цацгаар ирсэн ганц өнөг машины усны хоолойг зүшиж тасалсан нь тухайн үеийн иргэдийн дургуутслын хэмжээг тод томрон илтгэж байна. Ийхүү өмнө хэсэг зур үргэлжлэлээр явандаа тарсан бөгөөд одоо хүртэл өмнөнийг хэрхэн тараасан талаарх мэдээлэл баримт нотлохоо хомс хэвээр. Зарим их сурвалжид өмнөнийг аяндаа тарсан хэмээн үздэг боловч зарим дээр нь хүч хэрэглэн тараасан байх магадлалтай хэмээн төрдөг. Өмнөний дараа нийгмийг аюулаас хамгаалах яам болон цагдаагийн байгууллагад эрчимтэй ажиллаж орчны байрлал байгууламжид нэвтрэн орж өмнөд оролцогчдыг илрүүлэхийн тулд ажилд хийж фото зураг авч баримтжуулан олон иргэнийг баривчилж байцаасан байна. Энэхүү үйл явдал хэрхэн өрнсөн, хэдэн хүн оролцсон ба хэн толгойсон зэрэг мэдээллүүд нь одоо хүртэл тааваршгүй нууц байгаа бөгөөд Монголын түүхэнд хамаарах учир хөтөлбөрийн явдлуудын нэг нь яагааргүй мөн билээ. 6. Дармын төмөр өчрийн аллага. 1985 оны 10 дугаар сарын 2-оос 3 жил жигшүүн Монголын төрийн зүтгэлтэн асан дармын төмөр өчр гэртээ бусдын гарт тэрцгээгээр амир өгсөн билээ. Энэхүү аллагыг улс төрийн захиалах хэрэг байсан гэж үздэг бөгөөд өнөө хүртэл хэргийн эзэн илрээгүй. Зарим хүмүүс дармын чургаан аллагыг анхны захиалах тус төр аллага байсан хэмээн үздэг. Төр нийгмийн нэр зүтгэлтэн дармын төмөр өчр нь 1921 онд Төв аймгийн Лүн сумын нутагт малчин гэрүүл төрсөн ба тэрээр бага наснаасаа унчир адуу бэрх амьдралыг үзэж өнгөрүүлжээ. Гэвч боловсрол эзэмших хүсэл, оюуны чадхаа тулгуурлан Москвагийн их сургуулийн философи ангийг төгссөн төмөр өчр намын төв орооны нарийн бичгийн дарга улс төрийн төвчөөний гишүүний өндөр албан тушаалд хүрч байв. 1926 онд болсон Монгол Ардын Өвсгөлт намын төв орооны 2 дугаар бүгд хурал дээр тэрээр тухайн үеийн эрх мэдлэлтнүүдийг шүүмжлэх зоргийг гаргасан түүний амьдралын эргэлтийг тодорхойлжээ. Тэрээр нэг хүнийг дахин шүтэх явдлын хор өшгийг онцлон тэмдэглэж тэр үеийн нийгэмд байсан бодит дутагдлуудыг илчилсэн байлаа. Түүнчлэн малчдын амжиргааны асуудлыг тодорхой хөндөж социалист хуваарлтын зарчимдэр юу алдагдаж байна гэвэл манай улсад хамгийн хэрэгтэй ажил хийж өгөхийн тулд халуун тайлж хүүтэнд хөрч наранд шарагдаж байгаа малчдад хамгийн багыг авч хамгийн дорой амьдарч байна хэмээн шолон хэлж. Энэхүү шүүмжлэх улмаас тэрээр намын эсрэг ажил явуулсан хэмээн буруутгагдаж 1962 онд бүх албан тушаалаас шөлөөлөгдөн орон нутагт цөлөгдсөн байна. Мөн түүнийг цөлөгдөхөд хүрэх гэсэн нэг шалтгаан 1962 онд Их эзэн хааны мэндэлсний ойг тэмдэглэх ажлыг үдирдсэнтэй хамааруулан авч үздэг. Тиймээс 1962 оноос эхлээд төмөр очиргоо 20 гаруй жилиг цөллөгт өнгөрөөсөн бөгөөд 1985 онд тухайн үеийн нам төрийн удирдлагад хандаж Улаанбаатар хот шилжин ирэх тухай хүсэлтийг хэд хэдэн удаа гаргаж ижээ. Гэвч харамсалтай нь төмөр очиргоон энэ хүслийг тавьсны дараагаар учир битүүлгээр гэртээ алуулсан юм. Дармын төмөр очиргоог 1985 оны 10 дугаар сарын 2-ны шөнө Дархан хотод гэртээ ганцаараа байх үед нь сүхээр хөнөөсөн бөгөөд түүний аллагтай холбоотой хэд хэдэн хачиргалтай баримтууд байдаг. Нэгт 10 дугаар сарын 2-ны шөнө төмөр очиргоон гэрийнхэн бүгд эзгүй байсан бөгөөд мөн энэ өдөр Дарханы нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн удирдлагууд Улаанбаатар хотод байсан ч хэн нэгний дуудлагаар тэнд очисон байж. Тэднийг хэн яагаад дуудсан талаар одоо хүртэл учир битүүлэг хэвээр байдаг. Дийнхүү төмөр очиргоо 10 дугаар сарын 2-ны орой бусдын гарт хөнөөгдсөний дараагаар 10 дугаар сарын 3-ны өдөр зүүн хараад байсан ар гэрийнхэн нь түүнийг алагдсан талаар мэджээ. Дээрээс нь тухайн үед түүнийг алагдсан цаг хугацааны талаар цагдаагаас зөрүүтэй мэдээлэл өгч байсан байна. Түүний аж хүү Эрдэнэ билгийн үгүйснээр өвөө чухам хизээ нас барсныг тогтоох гэж шүүх хэмнэлийн архивыг сар гаруй шүүлгэсэн ч задлан шинжилгээ хийлгэсэн материал огт ор сургаггүй алгуулсан байна. Хэдий хэрэг гарсны дараа цагдаагийн ажилтнууд хэргийн газарт үзлэг хийж хурууны хий олсон боловч гэмт хэрэгтнийг илрүүлэхэд хангалтгүй хэмээн мэдгдсэн байна. Иймд Монголын төр нийгмийн зүтгэлтэн дармын төмөр өчрийн алдлага нь өнөө хүртэл учир хөтөлбөр хэвээр өсөр байна. Дээрээс нь түүний амиа 10 дугаар сарын 2-ны өдөр 13 жилийн дараа өөр нэгэн томоохон төрийн зүтгэлтэн гэртээ он цэрцгийгээр хөнөөгдсөн байдаг нь хачиргалтай тохиолдлуудын нэг үлээ. 7. Монгол улсыг зөв толгойд улсад нэгтгэх санал. Монголчууд бид 1911 онд Манчин гүрний дарааллаас гарan өөрсдийн эрх чөлөө тусгаар тогтнолыг сэргээн мандуусны дараагаар уг тусгаар тогтнолыг баталгаажуулж дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөх үйл хэрэг туйлын амаргүй хүнд хэцүү байлаа. Гэсэн ч бидний уг дээдсийн уугуй хичээл зүтгэлийн үндсэнд Монгол улс 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүх нийтийн санал асуулга явуулж тусгаар тогтнолоо албан ёсоор баталгаажуулсан билээ. Хэдийгээр Монгол улсын тусгаар тогтнолыг алдагдуулах үйл ажиллагаа гадаадын улс орнуудаас голчлон ирдэг байсан боловч дотоодоос үлдэгдсэн хэд хэдэн мордлогод байдаг. Тэдгээрээс зурд Монгол улсын ерөнхий прокурор асан Жамбал Доржва бидний өмнө дурдсан төмөр очир нарын гаргасан зөвлөлт холбоод улсад нэгтгэх саналууд юм. Дотоод явдлын яамны сайд асан Бат очрын Жамбал Дорж нь 1944 онд Монгол Ардын Өвсгөлт намын төв хорооны хурал дээр бүгд найрамдах Монгол Ард улсыг зөвлөлт холбоод улсад нэгтгэх саналыг гаргаж байж. Жамбал Доржгоо бол 1930-аад оны их хэлбэртүүлэлтийг гардан гүйцэтгсэн хүмүүсийн нэг бөгөөд тэрээр Сталиныг дахин шүтэж Монгол улсыг зөвлөлт холбоод улсад нэгтгэх санааг удаа дараа гаргаж байсан аж. Тэрээр хожим нь 1962 онд Сталины яргаллыг гүйцэтгэж байсан гэдэг үндслээр Монгол Ардын Өвсгөлт намаас хөөгдсөн байна. Түүний дэвшүүлсэн саналыг тухайн үед нуун дарагдуулж өнгөрсөн ба яг ямар шалтгаан зорилго улмаас арай ядан олдож байсан тусгаар тогтнолоо босны болох
орлогыг хийсэн тодорхойгүй байна. Дараа нь Монгол улсыг Зөв толгойд улсад нэгтгэх саналыг Дармын төмөр учруугаар 1950 онд гаргаж ижээ. Бүх нийтийн санал асуулгын өгдөж Хятадаар хүлээн зөвшөөрөж тусаар тогтнолоод баталгаажуулж авсны дараахан 1950 онд төмөр учруугаа хэд хэдэн сэхэтнүүд нийлж Монгол улсыг Зөв толгойд улсад нэгтгэх загтлыг Зөв толгойд улс руу явуулахаар бэлтгэж гар үсэг сурч ижээ. Тухайн үед тэдний энэхүү үйлдэлд Маршал Чой болсон их дургуутсаж уурлаж байсан тухай дам яриа байдаг. Төмөр учруугаан саналын гол зорилго нь Монгол улсын хөгжил, Зөв толгойд улсын материал техникийн баазыг ашиглах байсан ба Монгол улсыг Орос нэгтгэл хөгжлийн хурд нэмэгдэн хэмээн үтсэн аж. Гэвч тэдний энэхүү саналыг Зөв толгойд улс хүлээж аваагүй ба энэхүү явдлын нарийн ширийн зүйлс одоо хүртэл учир бүтүүлэг хэвээр үлдсэн байдаг. 8. Маршал Торлогийн Чой Басангийн хөл. 20 дугаар зууны ихэнх үед Монгол улсын төр нийгмийг удирдан өнөөгийн нийгмийн үнд суурийг тавьсан эрхмүүдийн нэг бол Маршал Торлогийн Чой Басан билээ. 2000 онд явуулсан зууны түүхт хүн санал асуулгаар шалгарсан энэ эрхэм бол Монгол улсын 11 дахь ерөнхий сайд улс төр нийгэм цэргийн нэр зүтгэлтэн хэмээн хүндлэгдсэн хэвээр байдаг. Гэвч Маршал Чой Басан Монголын удирдагчид байдаг нийтийн хувь зай тойрлгүй дайрч гарсан билээ. Маршал Чой Басан Монголын төрийг 13 жил удирсны дараагаар 1952 онд цагаан сарын битүүнд таалт өгсөн ба түүний үхэл нь туйлын учир бүтүүлгээр тохиосон байдаг. 1895 онд Дорнод аймагт төрсэн Чой Басангуу Эрхүү хотын дунд сургууль суралцаж Б Бодоогийн удирдлагад ор улс төрийн замналаа эхлүүлж байв. Тэрээр ардын хувьсгалд идэвхтэй оролцож 1922 оноос Дорнод хязгаарыг эрхлэх сайдаар томилогдсон улс төрийн өндөр албан тушаалд хүрсэн байна. 1939 оноос Монгол улсын ерөнхий сайд болж гадаад явдлын яам, цэргийн болон дотоод явдлын яамны тэргүүн бүх цэргийн жанжин зэрэг өндөр албан тушаалыг хашиж. Чой Басан өөрийгөө боловсруулахыг ирмэлцдэг 7 хоног бүрийн лав гараг гэртээ сууж эрдэмтдээ хүмүүсээр хичээл заалгадаг түүхийг сонирхдаг хүн байв. Гэвч түүний үйл ажиллагааны харт талд 1937 оноос 1939 оны улс төрийн хэлмэгдүүлэлт орно. Түүний удирдлагад ор 30-аад мянган хүнийг баривчиж 20-аад мянган хүнийг цаазлах тогтолд гар үсэг сурж байсан гэдэг. Маршал Чой Басан Сталиныг даган түүний заавраар ажиллаж байсан ба Чой Басан Монголыг Зөв толгойд улсын бүрэлдэхүүн болох санаанд эрс эсэргүүцэж төр улс нь устчхул явандаа ус үндэстэн нь устдалгүй явах вэ хэмээн мэдэгдэж байж. Амьдралынхаа сүүлчийн үед Маршал Чой Басан мэдгэдэггүй зөрчлөгдсөн байваа. Нанчид орох дуртай болж гомдол цухалдал ил гарах нь олширч 1950 оны ихээр эрүүл мэндэд муудаж харагдах төрхөөрөө өөрчлөгдөн харь орон дэмжлүүлэх сонирхолгүй байв. Тэрээр хэлэхдээ "Цэдэн бол намайг хоошоо явж дэмжлүүл гэж яаруулах юм аа" хэмээн гоморхон ярьдаг гэв. Гэвч эцэст нь Москва дэмжлүүлэхийг зөвшөөрч Кремлийн эмнэлгийн 3 дугаар давхрын баруун хойд булангийн нэгэн өрөөнд сүүлчийн өдрүүдэд өнгөрөөсөн юм. Тухайн үед Маршал Чой Басан бөөрийн өвчнөөр өнгөрсөн гэдэг боловч энэ нь олон нийтийн нүд нилээдгүй эргэлзээг төрүүлдэг. Учир нь түүнээс өмнө Монголын төр засгийн тэргүүнүүд бүгд учир бүтүүлэг байдлаар Зөв толгойд улсад дуудагдсан амиа алддаг байсан ба тэрээр бөөрийн хаалганд орж байсан өдрөө насан эцэлж. Маршал Чой Басангүйг хордуулж асан хэмээх дам яриа ихээхэн бодиттой байдаг. Түүний үхлийг гэрчилсэн хүмүүсийн нэг болох нарийн бичгийн дарга Шагдар Сурангуй хожим нь Монгол тулгтны 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо ингэж хэлсэн байна. Маршал хаалгаанд орохын өмнө надтай уулзаад энэ Оросын мэрэгчлүүдийн гарт орсон учраас санаа зовлтгүй. Би чамтай хаалгааны дараа уулзна гэж хэлсэн. Тэгээд тэрээр хаалгаан дээрээ нас орсон хэмээн дурдсан байдаг. Тиймээс Маршал Чой Басан зохион байгуулалтаа ордуулсан байхыг ч үгүйсэхгүй байж болох юм. Хэдий тийм боловч уг баримтыг нотлох зүйлс цөөхөн байдаг бөгөөд түүний үхэл нь Монголын учир бүтүүлэг явдлуудын нэг байсаар л байна. 9. Дэлэг удагч Жамсранжавын намтар. Дэлэг удагч Жамсранжав бол Монголын шашин болон төрийн зүтгэлтэн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч шашны мянтагтан хотог түн байв. Түүний амьдрал Монголын түүхийн эргэлтийн цаг үедээ давхцаж нутгийнхаа тусгаар тогтнолын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулсан онцгой хүн юм аа. Дэлэг удагч Жамсранжавын намтар нь их нууцлаг байдаг бөгөөд тэрээр богдхаанд Монгол улс ба бүгд найрамдах Монгол ард улсын тагнуулаар ажиллаж байжээ. Дэлэг удагч Жамсранжав 1884 оны 10 дугаар сарын 8-нд одоогийн Завхан аймгийн Төдөвтэй сумын нутагт Ойгон нуурын хөвөө Баян айраг уулын өвөрт Онхот овгийн Башлуугийн гэрүүлд 3 дугаар хүү болон мэндэлж. Түүний эцэг Башлуу 67 настай, их Гимбэн 48 настай байж тэрээр зүтгэлтэн жалхан цутагт Дамдан базартай төр садангийн холбоотой байв. Хотогтыг төрөхөд гэрийн тооноор нь цагаан гэрэл цацарч байсан хэмээх домогтой байдаг. 5 наснда дэлгэв хувилгаанаар тодорч шашны боловсрал эзэмшиж эхэлсэн байна. Дэлгэв хотогт Жамсранжавгаа бол Монгол улсын тусгаар тогтнолын үйл хэрэгт идэвхжүүлэн оролцож байсан хүн бөгөөд 1916 онд Өмд хязгаарыг чөлөөлөх, 1919 онд Тагн Ураанхайг Хатанбаатар Магсаржавын хамт тохинуулж мөн Хатанбаатар Магсаржав тогсмын бодоо нартай хамт Орос улсаас тосомж гугаар явж байсан нэг юм. Дэлгэв удагч Жамсранжавгаа 1930-ад онд Иргэдэн давгийн 38 дугаар хэрэгт хамаарагдаж баривчлагдсан тэнцэн харгалзуулж байв. Дотоод яамнаас Банчин богд, Гоминданы хятад өвөр Монголд нэвтэрч байсан японочдыг тагнуулахаар түүнийг өмнө зүгт илгээсэн байна. Тэгээд түүний аюулгүй байдлыг хангахын тулд Дэлгэв удагт эх орноосоо урвжээ гэсэн цоргол тараас нь хожим түүнийг эх орондоо ирэх боломжийг хаасан байна. Тэрээр 1931 оны 2 дугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хэлийг алхан гарчээ. Түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө улс төрийн хэлмэгтэлд өртсөн тул худагтын эх оронч тагнуулчин үйл ажиллагааг гэрчлэх хүн үгүй болсон байна. Дэслэгч Жамран хүн гих нууц нэрээр тагнуулын байгууллагад мэдээлэл ирүүлдэг байсан. Тухай баримтууд архивд хадгалагдсан үлджээ. 1938 оноос Дэлгэв удагт Монголын тагнуулын байгууллагуудаас холбоогоо тасарч Хятадын гүн тийш амьдрах болсон байна. 1939 онд Чунцын хотод сууршиж дараа нь Дэлгэвийн хушууг байгуулсан байна. Тэрээр Банчин богд, Чанкаши, Далайлам тэргүүтний дэргэд чадарлаж төр чашны үйлсэд оролцож байв. 1949 оны 3 сард Америк нэгдсэн улсад монголч эрдэмтэн Ол Латиморын урилгаар ирж Балтиморт Жон Хопкинсийн их сургуулийн Монгол судлалын тэнхимд зөвлөх багшаар ажиллаж Америк нэгдсэн улсад Монгол судлалын
нөхцөлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж 1952 онд Нью Жерси мужид цагаат чалхимгуудын байгуулсан буддын сүмийн хамгаламаар томилогдсон аж. Дэлхийн удагдтын томоохон гавьяа нь 1960 онд Монгол улс бусдад тусгаар тогтносон улс гүрний адил нэгдсэн үндэсний байгууллагад бие даасан гишүүн байж болно гэдгийг Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлсэн явдал байв. Тэр үеэр 1965 оны 4 сарын 7-нд Нью-Йорк хотод 82 наснда таалал төгсөж өөрийн туусан замын тухай Ар Монголын улс төрийн дөрөвдүгээр номыг бичиж үлдээсэн нь Монголын түүхийн чухал баримт болж байна. Монгол улсын дээд шүүх 1990 оны 5 дугаар сарын 18-нд Дэлхийн удагч Жамсран Жавыг цагаатгаж түүнд толбогдуулсан хэргийг хүчингүй болгосон билээ. Дэлхийн удагч Жамсран Жавыг Америкийн ерөнхийлөгч Кеннедитэй холбоотой байсан ба мөн нүүб Монголыг эсвүүлэхэд том түшиж болсон ба өөр олон онц сонирхолтой зүйлстэй холбоотой байсан гэх дам яриа олон байдаг. Ийм түүний намтрын учир бүтүүлэг байдал нь Монголын түүхийн учир бүтүүлэг явдлуудын нэг яахан аргагүй мөн билээ. 10. Санжаа сүрэнгийн зоригийн аллага. Санжаа сүрэнгийн зориг бол Монгол улсад ардчсан нийгмийг бүтээх үйл явцад онцгойлон оролцсон төрийн гарамгай зүтгэлтэн нэг юм байв. Тэрээр 1998 оны 10 дугаар сарын 20-ны шөнө гэртээ бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн ба маргааш нь бол улсын хурал дээр тэрээр ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн байлаа. Монголын ард түмний сод хүү ардчсан хувьсгалын алтан харайцсан аймаг өргөмжлөгддөг Санжаа сүрэнгийн зориг нь 1962 оны 4 сарын 20-нд нэр зэхэтэн Монгол улсын их сургуулийн декан боловсролын яамны орлог сайд асан Санжаа сүрэнгийн 2 дахь хүү болон мэндэлж. Түүний их бол Оросын нэрт Монгол судлаач Андрей Сумаковын охин хүний их хэмж Жорж Палан байв. Эс зориг 1970-аас 1980 онд нийслэлийн Орос хэлний сургалтад 23 дугаар дунд сургуулийг дүүргэж, улмаар Зөвлөлт холбоот улсын Москвагийн их сургуульд философи мэргэжлээр суралцсан 1985 онд төгсөж. Эх орондоо иргэн ирж Монгол улсын их сургуульд багшиж байх үедээ буюу 1980-ад оны сүүлээр зөвлөлтөд өрнсөн өөрчлөлт байгуулалтын нөлөөгөөр Монголд эхэлсэн ардчлалын төлөөх залуучдын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, түүний мандатлагчдын нэг болсон юм. 1989 он тэрээр Монголын ардчсан холбооны зохицуулагчийн хувьар Сүхбаатарын талбайд болж ирсэн цуглаанууд дээр үг хэлж, ард түмнийг өөрчлөлтөнд уриалжээ. Түүний болон хамтран зүтгэгчдийн шаардлагаар 1990 оны 3 дугаар сар тухайн үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо бүрэн бүрэлдэхүүнээр огцорч Монгол улс ардчсан замд шилжсэн төвхтэй. 1990 оны анхны чөлөөт сонгуулиар улсын баг хурал 1992 он 1996 онууд улсын их хурал тус сонгогдож 1996 оноос Цэлбэг дөржин тэргүүлсэн ардчсан холбоо офисын засгийн газарт дэд үтсийн сайдаар ажиллаж байв. 1998 он Монгол улсын улс төрийн амьдрал тогтворгүй эдрит ижлээлээ. Энэхүү жилд эрх баригч ардчсан холбоо офисээс ерөнхий сайд нэр дэвшүүлсэн хүмүүсийг тухайн үеийн ерөнхийлөгч Нацгийн баг унд янз бүрийн шалтгаанаар буцааснаар улс орон засгийн газаргүй сайд нар нь үүрэг гүйцэтгэгч гэсэн статустайгаар 4 сар орчим болсон байна. Энэхүү улс төрийн хэсэгтэй үед буюу 1998 оны 10 сарын 2-ны орой эс зоригийн гэрт онц хэрцгийгээр 18 удаа автгал амь насыг нь бүрлэгсэн аимшиг тэрэг гарсан юм. Тухайн үед түүнийг эрх баригч эвсэл ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшөлдсөх гэж байсан яриа олон нийтийн төв хөмөөлөд өгөөд энэ алга нь улс төрийн зорилготой байсан гэх хардлагыг улам баттгадаг. Дэнх төвшний дууссан амьдраагүй зориг нийтлэлтэй ингэсэн байдаг. Түүхэн эзэгтэй мөчөд амь насыг нь туйлын хорсолтоогоор хөнөөсөн гарцаагүй улс төрийн алга байснаас зайлахгүй гэж бичсэн энэ хардлагыг нотолдог. Эс зоригийн үхэл нь Монголын нийгмийг цочроож 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж улс орон даяар гашуудал зарлж байв. Энэ хэрэгт олон хүнийг с ิจ гтнэр татаж байсан бөгөөд сүүлд 2016 онд 3 хүнийг түүний аллагын эргээр шийтгсэн боловч хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн судлагдсан билээ. Эдгээр үйл хэрэгүүд нь бүгд учир бүтээлэг байгаамаа. Тиймээс Санжаа сүрэнгийн зоригийн алга бол Монголын түүхэнд хамгийн эдрээтэй үйл явдал ба түүний үхлийн гин бурууг одоо хүртэл тогтоож чадлагүй учир бүтээлэг хэвээр байсаар байна. Тиймээс түүний алга бол Монголын түүхийн хамгийн учир бүтээлэг хэрэгүүдийн нэг зүй өсөр юм билээ. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой бололтой хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд хүргэх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.